Окей. За өнөөдөр бүгдээрээ энгийн дадал номныхоо хамгийн гол 4 хуулийг сурцгаая. За ямар ч дадлыг маш амархан шинжлэх ухааны үндстэйгээр бий болгож болох дөрвөн үе шат байгаа. Хамгийн нэгдүгээрт нь болохоор миний сэтэл маш чухал. За сэтэл гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр жишээлх юм бол тэр зүйлийг та харахтаа шууд хиймээр санагддаг те таныг ингээд сэдэлжүүлж өгдөг зүйл байх хэвээр. За жишээ авъя л та хамгийн энгийнээр би дасгал хийж сурах гад анх энэ дадлыг би тогтоож чаддгүй байсан. Тэгэд өөрийнхөө хувьд яг сэтэл яаж тогтоосон бэ гэхээр би орныхоо хажууд шууд биеийн тамирын хувцас тавьчихсан. Тэгэнгუთ шууд би сэрэнгуутаа хувцас өмсөх гэхээр яг миний хажууд бэлтгэлийн хувцас гэдэг учраас шууд бэлтгэлийн хувцас өмсчдөг. Бэлтгэлийн хувцас өмссөн тохиолдолд бол би хааштай дасгал хийгээс өөр аргагүй миний тархинд дасгалаа хийя гэсэн команд ирдэг. Тэгээд залхуу өрөөдөл за өнөөдөр ядаж 5 минут хийчихье да гэж бодож жагаад хийгээд эхлэнгууд хиймэр сандаа 10 минут 15 минут хийдэг ч юм уу тий. Тэгэхээр нэгдүгээрх нь бол тэр сэтэл маш чухал юм байна. Тэгэхээр энэ сэтлийг өөр жишээнүүд гэх юм бол ном уншиж сурах гэж байгаа хүмүүс болохоор номыг гэртээ хаасайгүй яг нөгөө хоолны ширээнийхээ хажууд жорлондоо ч юм уу тий хаанч номтой тааралтаар газар тавихгүй бол уншмаар тийм сэтэл төрдгөө яг аваад номын тавир дээр тавьчихаар мартчихдаг. Харин яг энэ сэдлийг сэдэж өхийн тулд миний тогтоох гэж байгаа зуршил маань хаасайгүй нүдэнд ил намайг сэдэлжүүлэх шаардлагатай гэсэн. За өөр юу гэж болох вэ? Хэл сурж байгаа бол нөгөө хүүхдүүд цээжилж байгаа үгээ хан дээр энэ тэнд наагаад идэг штэ. Тэр ч гэсэндээ бас нэг сэтэл байж болно. За хоёрдугаар шат нь юу вэ гэхээр хийж байгаа зүйлээ маш тийм таатай кайфтай болох гэж байгаа байхгүй юу? Хэрвээ би хийж байгаа тэр зуршлынхаа дадлынхаа үйл явц процессоос кайф мэдэргүй надад тийм гоё санагдахгүй бол тэр зүйл маань нэг удаа хэрэгжээл тэгээ хоёр дахьтаа хийхэ болчдөг. Тэгэхээр хийж байгаа процесс маань надад кайфтай байвал зуршил бол тогтох магадлал өндөр. За яаж тийм болох вэ гэхээр жишээлх юм бол за дасгалаа би яаж кайфтай болгосон гэхээр дасгал хийхдээ би хамгийн өмсөхийг хүсэж байгаа гоё дасгалын хувцас үнэтэй байсан ч гэсэн худалдаж авсан. Тэгээд тэр хувцас өмсөх үед надад ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр гоё биетэй болмоор энэ хувцас маань надад гоё таардаг болоосэй гэсэн тийм миний шунал гэх юм хүслийг өдөөж өгдөг. Мөн дээрээс нь тэр хувцсыг өмсөх нь надад өөрт маань таатай байдаг болохоор дуртай хувцас өмсөж дасгалаа хийж байгаа нэг сэтэл нь. За мөн дээр нь дасгалаа хийхдээ өөртөө яг өөрийнхөө хийх дуртай эхний ээлжинд сурж байгаа бол заавал дурггүй дасгалаа хийх хэрэггүй. Тэгэх юм бол танаас хүч гарахгүй. Тийм болохоор олон дасгал туршиж үзэж байгаад магадгүй йог, пилат, за өөр фитнес янз бүрийн дасгал сунгалтын дасгал ч юм уу хийж үзэж байгаад аль нь таныг хийх үед бид чинь ийм тааламжтай мэдрэмж өгж байна. Танд илүү нөгөө кайфтай хийж байгаа тэр дасгалаа сонгоод яг тэр бичлэгээ хадгалж аваад хийгүүл их зүгээр. Тэгээ бас дасгал хийж байгаа хамт хийж байгаа хүмүүс ч бас тань тааламжтай байх юм бол бас хүмүүстэй хамтарч хийх нь бас тусалдаг. За хүмүүс байхгүй бол өөр юу гэж болох вэ? Би нөгөө дасгал хийх үедээ дуртай дуугаа сонсдог, дуртай подкастаа сонсдог гэсэн. Тэгээд надад их завгүй өдөр болохоор подкаст сонсох цаг олдохгүй болохоор би тархиндаа юу гэж хэлсэн гэхээр шагнал алгаад чи дасгал хийх энэ 30 минутанд энэ дуртай подкастаа эсвэл дуртай дуугаа сонсож болно штэ гэд. Тэгээд ингээд дуртай зүйлтэйгээ хамтруулаад нийлүүлэнгууд дасгал хийх процесс маань надад илүү тааламжтай, кайфтай болж өгсөн байгаа. За номон дээр юу гэж болох вэ гэхээр ном уншихад бол яаж тааламжтай байж болох вэ гэхээр би угаасаа л ном унших дурггүй, айгу залхуу. Яагаад ч юм ном ингээд хараад уншихаар миний тархинд нойр хүрээд ингээд унтмаар санагдаад идэг. Энэ рефлекс 10 жилд яагаад ч үссэн юм би мэдэхгүй. Гэхдээ яаж би сонирхолтой болгосон гэхээр би амттай идэх маш дуртай. Тэгээд нэг жингээ барьж байгаа болохоор хүссэн үедээ амттан идэхгүй. Миний хувьд амттан идэх ганц цаг момент нь би хэрвээ номоо унших юм бол яг 7 хуцаа уншиж явахдаа нэг жижигхэн шоколад ч юм уу эсвэл яг идмээр байгаа гоё амттнаа ааруул ч юм уу яг дуртай юмаа идээд уншингууд надад ном унших бас нэг тийм
сэтэл төрүүлдэг гэх юм уу. Тэр үйл явцыг процессыг амттай болгож өгдөг. Тэгвэл магадгүй та ном уншихдаа дуртай кофегоо уух ч юм уу, дуртай цайгаа уух, эсвэл дуртай аяа сонсоод магадгүй яаж болох юм те? Дуртай одоо буудан дээрээ тухтаа суух ч юм уу. Тийм байдлаар өөрийгөө энэ процессыг гоё сонирхолтой, тийм сэтгэл татам, тааламжтай болох юм бол энэ зуршил удаа үргэлжлэх магадлал нь өснө гэсэн үг. За эхнийх нь болохоор сэтэл одоо хаашаа чарсан энэ тэнд ном байх те бэлтгэлийн хуудас маань орны хажууд байх ингээ сэтэл байж байгаа юм. Хоёрт нь тэр хийж байгаа зүйлдээ хорхоосох те одоо тэр зүйлдээ ингээд шунаж дурлах процессыг амттай болгох, дасгал хийх, хөгжмөн гоё эсвэл тэр үед би дуртай подкастаа сонсдог эсвэл дуртай ном уншихтаа дуртай амттнаа иддэг ч юм уу. Ямар нэг байдлаар юм сэтгэл татам тааламжтай болох юм байна. За дараагийн энэ хоёр шит болохоор яг нөгөө миний одоо эхний хоёр шат штэ те яг асуудлыг тодорхойлж байгаа шат. Дараагийнх нь хоёр шат нь болохоор асуудлыг шийдэж байгаа хоёр шат байгаа. Тэрний юу вэ гэхээр гуравт нь яг үйлдэл хийж байгаа. Үйлдэл хийх үедээ тэрийг хялбар болгох, аль болох хамгийн амархан үйлдэлийг хийгээрэй гэж байгаа байхгүй. Зарим тохиолдолд хүмүүс ингээд хялбар үйлдэл хийхийг одоо за арайчдээ би ийм жоохон хуудас уншихтай байдیں۔ Арайчдээ би ийм богинохон жоохон дасгал хийхээр яа дэ арай урт хийвэл чанартай гэж бодоод нөгөө хэцүүгээс эхлэхээр хүмүүс амархан шантарчдаг. Тийм болохоор яагаад 1% гэдэг нь өөрөө айгүй гол утгатай атомын хэмжээний дадал гэж байгаа шүү дээ. Одоо физикийн нэгжээр бол за одоо бүр хамгийн атомоос жижиг хэсгүүд гарцсан те кваркууд ч юм уу бүр ингээд атомыг 1000 тэд дахин хуваацсан. Тэрэн шиг таны дадал энгийн маш хялбар жижигхэн байх тусмаа амьдралын чинь турш удаан үргэлжлэх магадaltaй гэж ойлгочих. Тэгэхээр за миний хийж байгаа зүйл заавал хялбар байх ёстой. Бүр ингээ хийхэд маш амархан надаас тийм хүч чад чармаалт гардаггүй, би ядардаггүй, тийм л байх ёстой. Тэгэхээр саяхан подкастны маань сонсдог бас таньдаг ихч маань ярьж исэн. Удаан нөгөө нэг дээлний товч шилб хадах гэдэг лөө. Тэгэхийг ингээд бодоол тэг нэг өдөр ихийг хийн гэж бодоод эхлэхгүй байсан гинэ. Тэгээ миний подкастыг сонсоод яг ингээд 3 4 товч хатцсан байгаа байхгүй юу? Товч юу гэхлээ хийх гэж байгаа. Зангидсан байгаа. Тэгэхээр хүн яг өдөрт нэгийг л хийгээд ах юм бол тэр чинь ингээд урт хугацаанд их зүйл болно гэж хараад за би магадгүй бүр ном огт уншдаг юм бол бүр 1 хуудасаас эхлэхэд болох байгаа байхгүй юу? Өдөрт 1 хуудас. Тэгээд өдөрт тэ магадгүй 5 минут алхдаг ч юм уу. Маш энгийн ингээд хялбар байдлаар зуршлаа эхлүүлээрээ. За дөрөвдүгээрт нь хамгийн чухал нь үр дүн байгаа шүү дээ. Тэр үр дүнгээс би сэтгэл ханамжтай байх болох ёстой, кайф авах ёстой. Тэр нь одоо хамгийн чухал одоо шагнал, урамшууллын мэдрэмж гэсэн. Тэгэхээр би одоо жишээлбэл дасгал хийснийхаа дараа маш гоё юм одоо серотонин миний биед ялгараад нэг тийм одоо юу хөө өөдрөг юм хийж бүтээх хүсэлтэй ирч хүчтэй болж байгаа шүү дээ. Эн чинь бол бас нэг талын үр дүн нь бол мөн. За магадгүй ном унсны дараа шууд үр дүн нь тань мэддэхгүй байж болно. Тэгвэл яаж одоо үр дүнгийн илүү амттай болох вэ гэхээр та шагнаж болно шүү дээ. Би өнөөдөр амлсандаа хүрээд 5 хуудас ном уншчихсан юм чинь одоо би дуртай нэг амттнаа өнөөдөр иднэ гэдэг ч юм. Эсвэл за би уцаа нэг 10 минут үзье гэдэг ч юм уу. Ямар нэг юм холбоо шагналтай тийм сэтгэл ханамжтай ах юм бол таны тэр зуршил удаа үргэлжлэх магадлал нь өндөрснөө гэсэн. За энэ дөрөв маш энгийн сонсогдож байгаа ч гэсэн дахиад автаад хэлээ. Эхнийх нь сэтэл, хоёр дахь нь болохоор хорхоосох тэр зүйлдээ ингээд айгуу тийм юу сэтгэл татам attractive гэж байгаа англиар. Гуравт нь хялбар болгох, маш хялбархан үйлдэл байх ёстой. Дөрөвт нь сэтгэл ханамжтай байх ёстой тэр үйлдэлийг хийсний дараа. Энэ дөрвөн зүйл болохоор шинжлэх ухааны үндэстэй, тарих судлалын үндэстэйгээр хүний одоо тархинд ямар ч дадлыг одоо спортын тамирчинч вэ, шинжлэх ухаанч,
хүн бэ? Эмч байсан ч вэ? Ямар ч хүн байсан баг хамт олон байгууллага бүх газар ингээ хэрэгждэг яг үндсэн зуршил тогтоох одоо коуч нарын хэрэгэлдэг нууц байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дөрвөн зүйлийг айгу цээжилжүүл амар юм байлээ. Цээжлээд тэгээ яг энэ зүйлээ ингээд амьдралдаа өдөр тутамдаа хэрэглээд магадгүй та яг хэрэгжүүлж байгаа дадал дээрээ шууд туршаад үзээрэй гэж би хэлмээр байна. Тэгээ ямар үр дүн гарч ийн, аль процесс нь хэцүү байна гэдэг санаа оноогоо бас манай чатан дээр комент үлдээгээрэй. За тэгвэл эсрэгээрээ муу зуршлыг яаж салах вэ? Муу зуршлаас яаж салах вэ гэхээр яг энэ сайн зуршилтайгаа адилхан энэ дөрвөн шатал үргэлжилж байгаа. Энэ дөрвөн шатны айл нэг хэсэг дээр бид нар юу яа гэсэн үг эсрэгээр нь үлдэнэ гэсэн утгатай. За жишээлх юм бол за муу зуршил би уцаа скролддог байлаа гэж бодъё. Тэгвэл энэ муу зуршлаас яаж салж болох вэ гэхээр эхлээ сэтлээ алга болгоно. Би утсаа одоо өглөөс эрэхтэй хажуудаа биш тийм үү? Яг хажууд ах юм бол би сэрүүлэг унтраангаа үргэлжлүүлээд ньюсфид ингээд уцаа оролдоод явчихдаг. Тэгмээргүй байвал та тусдаа яг ингээд дугардаг сэрүүлэг авч тавиад гар уцаа болохлээр бүр хол тавьчих болно. Одоо нөгөө өрөөндөө ч юм уу те ямар ч лсэн босч ийж танаас хичээл зүтгэл гарч ийж ингээ хайж болохоор шургуулгандаа ч юм уу те ямар ч лсэн өглөөс ирээд эхний ээлжинд шууд утас авахааргүй хол тавьчих юм бол таны сэдэл холтцсон гэсэн үг. За өөр юу гэж болох вэ гэхээр магадгүй тамхи татдаг муу зуршилтай байлаа л та. Гэхдээ магадгүй жирийн үедэд их татдаггүй найзуудтайгаа ингээд арх пи уугаад баар ресторан явахаараа тамхи татдаг хүн байлаа л та. Тэгэх юм бол тэр найзууд нь хажууд нь тамхи татж байгаа хүмүүс сэтэл болж өгж байгаа. Эсвэл ажлынх нь хамт олон завсарлагаанаар тамхи татаад идэг бол тэрийг хараад ингээд сэтэл аваад татдаг гэж болох юм. Тэгвэл та тэр тамхи татдаг найзуудтайгаа завсарлага больчих баар ресторанд орохоо төр больчих. Тэгэх юм бол магадгүй нэг сэтэл тамхи татах гэсэн санаа орж ирэх нь танд багасах учраас хамаагүй багасна. За мөн дээрээс нь бас нэг би сонсч ирсэн нэг хүн болохоор ингээд ажилласаа ирээд телевизийн удирдлагаа шууд автоматар асаагаад зурагтаа ингээд үздэг. Тэгээд зурагтынхаа орд баахан идэх юм иддэг. Ийм муу зуршилтайсэн хүн байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүн яаж болсон бэ гэж зуршлаа. Нөгөө удирдлага нууцсан. Тэгээд удирдлага авахын тулд маш их хайх шаардлагатай учраас удирдлага авахаас залхуун хүрээд тэгээд асаадаггүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр хүн гэдэг 1 секундын дотор 5 секундын дотор маш амархан ингээд залхуурдаг. Одоо юугүй тэр үйлдэл төвөгтэй ах юм бол тарих ингээд хийхээс татгалздаг байгаа. Тэгэхээр өөрөөсөө сэтлээ холдуулах юм бол маш одоо үр дүнтэй. Энийг хэрэгжүүлээд үзээрэй. За хоёрт нь болохоор муу зуршлаас яаж салах вэ гэхээр тэр хийж байгаа процесс тийм тааламжгүй болгох гэж байгаа байхгүй юу? Жишээ нь хийдэг зүйл чинь надад таатай байгаад ах юм бол би үргэлжлүүлнэ. Тэгвэл яаж муу зуршлаа тааламжгүй болох вэ гэхээр магадгүй за утас үзэхэд тааламжтай байгаад байна тийм үү? Тэгвэл утсаа үзэхдээ яаж тааламжгүй болгож болох вэ? Жишээ нь бодъё одоо утасныхаа дэлгэцийг маш бүдгхэн сайн харагдахааргүй болгодог юм уу? Эсвэл дэлгэцнийх нь наалт амар хагарцсан миний утасны гэсэн ингээ хагарцсан айгүйх зураастай байсаахгүй тий. Зураастай үед нэг утсаа оролдох хүсэлгүй болцсон. Яагаад гэвэл дүрс тод харагдахгүй байгаа болохоор харах хүсэлгүй болчт юм лээ. Тэгэхээр ингэдэг ч юм уу ингээд санаатаагаар ямар нэгэн байдлаар тэр процессоо тааламжгүй болгочих юм бол одоо хийх давтамж нь багасна гэсэн үг. За гуравт нь болохоор хэцүү болго. За яаж хэцүү болох вэ гэхээр тэр муу зуршил чинь одоо юу байдیں۔ Зурагт үзээд маш их амттай идээд ингээд ухаангуу ингээд ажлынхаа дараа цаг гаргадаг бол зурагтын удирдлага нуучих юм байна. Телевизрээ одоо яадیں۔ Бүтээчдэг юм уу эсвэл хоол тавьчихдаг ч юм уу те нэг тухгүй креслийнхаа урд биш үзэхэд тухгүй газар тавьчихдаг ч юм уу. За тэгээд мөн дээр нь хөргөчөндөө одоо ингээд бэлэн амттнууд аваад тавьчих юм бол идэв штэ тий. Хэрвээ би амттан худалдаж авахгүй хөргөчөө онгойлгосон ч гэсэн газтай ундаа байхгүй амттан шимтэн байхгүй ах юм бол би гадаа гараад тийм өвглийн хүдэн дэлгүүр ороод амттай юм хосоо залхуурна. Тэгээд бас идэхэ болно. Тэгээ ингэж хэцүү болгож болно. За мөн сэтгэл ханамжгүй болгох. Жишээлх юм бол одоо буруу зуршлаа тамхиа татсныхаа дараа болгон өөрийгөө шийтгдэг болох ч юм уу те. За би тамхи татлаа гэд ингээд татсан бол чи дараа нь 15 сувнах хэвээр. Тэгэх юм бол ингээд өөртөө үнэнж агаад хэрвээ та яг
өөрийгөө татах болгонд 15 сүнэгээ тавьвал тарих яах нь татгалзаад за энэ зүйл надад маш залхуутай юм байна гэд. За шууд болохгүй л хальтаа. Гэхдээ тодорхой хэмжээнд бол нөлөөлнө. Тэр яг энэ аргуудаа бол магадгүй миний жишээ хитрхи амархан энгийн байвал та өөртөө тохирсон жишээ олж аваарэ. Би гол нь санааг л өгөхийг хичээж байна. Тэгээд ном дээр гарч байгаа энэ шинжлэх ухааны үндэстэй одоо мэдрэл судлал талаасаа хүний тарих яг ингэж ямар ч зүйлийг зуршлаа болгож тогтоодог. Сайн ч бай, муу ч зуршил ингэж явагддаг учраас та туршаад үзээрэй. Тэгээд комент цэгт сэтгэлээ болон зуршил тогтоох процессоо гоё бидэнтэй хуваалцаарай. Тэгээ өнөөдрийн дугаар ингээд дуусж байна. Баярлалаа. Баяртай. Тийм. Лайк, subscribe, share хийхээ мартаа. Тэгээд хэрвээ энэ зүйл таны амьдралд хэрэгтэй байгаа бол өөр хин нэгэнд бас хэрэг болоосэй гэж хүсэж байна. За баярлалаа.